Юу болсон бэ Twilight? Би Ponyville дэх бүх номнуудаа уншлаа Spike. Эвнэгдлийн модын талаар 6 цооч 6 татварыг хаанаас олох тухай бичсэн ганц ч ном алга байна. Гэтэл тэрнийг онгойлгоно гэдэг маш чухал байна шүү дээ. Сэдэстэй гүнжидлээ санаа байгаад байх. Canterlot-ийн номын сандын тухай ном байхгүй бол өөр хаанаас олох юм бэ? Хүндэт Twilight, чамайг дахиад Canterlot-д ирэхээр басанд маш их баяртай байна. Гэхдээ Ponyville ойрхон нэг газар ном байж магадгүй. Луна гүнж бид хоёр хамт амьдардаг байсан эртний ордон Everfree ойнгонд нурчсан байгааг чи мэдэж байгаа. Гэхдээ хэдийгээр нурсан ч хэлээ. Хэрв хайсан номоо олохыг хүсэж байгаа бол тэр ордны номын сангаас хайгаад үзвэл байгаа байхаа гэж бодож байна. Хөөх! Энэ эртний номнуудыг хараач ээ. Энд хангалттай мэдээдэг байгаа да. Бүр итгэж чадахгүй нэ. За, Twilight. Гэрлүүгээ явахд бэлэн үү? Тоглоод байна уу? Энэ газар үнэхээр сайхан байна. Миний бяцхан одоо амар. Нөхөрлөд гэж юу байдгийг бол гэж би боддог байлаа. Та нарыг надтай нөхөрлөх хүсэж шүү дээ. Одоо явдал хөвжөлтөн. Сайхан сэтгэл хүчирхэг байг. Урвчсан. Энэ биднийг найзууд болгодог юм. Миний бяцхан одоо амар. Бүх зүйлээ найзуудтайгаа хуваалцсан. Миний бяцхан одоо амар. Шидэт нөхөрлөл 68 дугаар хэсэг. Яг хөдлөөгүй. Чи л хөдөлсөн. Би яхаараа хөдөлсөн байдгийн. Ийм барыг хайрлахгүй өөр ямар барыг хайрлах юм бэ? Яста гоё байна. Та нар юу хийж байгаа юм? Rainbow Applejack 2 хинэн хамгийн шилдэгмөр гэдгээ үзэж байгаа юм. Одоо хамгийн сүүлийн шалгалт. Зүгийч таалгуур. Хамгийн удаан нүдэ завчаагүй нь ялна. Миний зүгээнүүдийг буцаагаад өгөөдөх. Гэхдээ зүгийгөө бод яаж шалгаруулалтаа явуулах юм бэ? Намайг уучлаарай. Одоо тэгвэл юу хийх вэ? Зүгээрээ хадагтай нараа. Би оноонуудыг чинь нэмэтгэе. Энийг нэмээд бас хоёрыг нэмээд баяр хүргэе. Та хоёр тэнцсэн байна. Тэнцгээ? Хамгийн шилдэгмөр болохын тулд тэнцэж болохгүй шүү дээ энэ чинь. Мэдхгүй. Та хизээч хутлаа ярьдаггүй. Би уг нь та хоёрын оног нэмж өгмөөл байна л да. Гэхдээ би шин сургуулийн хонхыг дуургаж өгнө гэж амлажчихсан. Би тэгэхээр ямар ч завгүй шүү. Надаас өөр тэр ажлыг хийх мөр олдохгүй байгаа. За яах вэ? Ямар ч асуудалгүй. Өөр сорих арга зөндөө бий. Тийм ээ. Бид нар юу хийж болох талаар нэг санаа оллоо. Rarity. Дундуур ийм орой явах жаахан аюултай биш үү? Тэгээд ч одоо хаалцны удрал штэ. Ингэж явах чухал шалтгаан байгаа л гэж найдаа. Ер нь бол миний амьдралын хамгийн чухал шалтгаан байгаамаа. Тэгвэл би тусалж байгаадаа баяртай байна. Ямар шалтгаан? Манай түүхэндээ хамгийн гоё даун материалууд эгч дүү хоёрын амьдарч байсан хуучин ордонд хадгалагдаж байдгаа гэж морд ярилцдаг. Тэгэхээр ийм сайхан үнэт материал хуучин нурсан ордонд зүгээр хэвтээд байж таарахгүй зү. Ойлголоо. Тэнд байгаа даунуудыг гэрлүүгээ бүгдийг аваачихвал чиний тус 2 удаа хэрэгтэй байх шүү. Даун дээр хэнүүд надад шинэ бүтээлээ тойроход онгод өгөх байх. Их чухал хэрэг мөн байна. Тийм ээ. Гэхдээ миний амьдралын хамгийн чухал шалтгаан биш байж болох ч. Эртний маягийн хэд загвар эрх улиралд модонд орох төлөвтэй байгаа юм. Чамд тэр даавуу тийм их хэрэгтэй байгаа мó? Мэдээж. Гэхдээ энэ нурсан газар их амар юм байна. Иргэн тойрны тоос шорог нь харал та.
Энжел. Бурхан минь. Эндээс би хайсан юм олох юм шиг байна. Энжел, битгий хамаагүй ганцаараа гүгээд байл та. Энэ эртний ордонд чамайг гэмтэх аимшигтай зүйл олон бий. Хөл дээр чинь нэг цус чулуу унчихвал яах вэ байна? Тэгэхээр болгоомжтой байх хэрэгтэй. Надад лаанууд чи хэрэггүй байлаа. Би хитгэн гормол айсан төдий. Энийг чамд өгөх гээгүй маа Спайк. Хоёул орой босоод нам уншина. Тэгэхээр байгаа бүх гэрлийг олж авчрах хэрэгтэй байна. Гайхалтай. За, ингээд ирлээ. Энэ газараас айгаад байх юм юу байгаа юм бэ? Бид энэ газараас эвнэглийн мах бодыг олсон шүү дээ. Намайг унаг байхад Эсми тиймээ надад эртний түүхүүд ярьж өгдөг байсан. Харанхуй сарыг саран дээр хориход бүх хар шид тэрнтэй хамт алга болоогүй гэсэн. Эмээгийг хэлснээр бол шөнө болоход сарны туяа эртний сүмийн дээр тусч харанхуй сүдрийг үүсгдэг гэсэн. Сүнстэй адил хэрэгүү? Мэдэхгүй байна. Энэ ястай янзтай юм аа. Хэдийн юмыг өөрчилбөл дажгүй юм. Надад тусалаад нисээд тэр дээрээс аваад өгдөө. Бүр дээд талаас нь. Бид хоёрын тэмцээн дээр нурсан балгаас ямар хамаатай юм бэ? Дээр нь би сүнсэн юусоо итгэдэггүй. Чи наад бодлоо өөрчлөх хэрэгтэй байх та. Чи харсан биз дээ? Зүхтараа! Би талавчаа гэмтээчлээ. Хонгор минь, намайг уучлаарай. Наадаа ууч нь маш хүнд байж л дээ. Би арай хөнгөхнийг олоодох юм. Тэгэлдээ. Чи хаашаа алга болчих вэ? Юу гэсэн үг вэ? Чамд даавн дор байхад чинь бүх хаанууд эргэлдээд байсан. Чи нууц хаалга нээжсэн юм биш байгаа? Намайг уучлаарай. Энэ балгас их нууц байгаа бололтой. Нэрнэ үү? Мэдээж. Тэгэхээр бид маш болгоомжтой. Тэгэхээр нөгөө түүх чинь үнэн бололтой. Тийм болохоор чамайг энд авчирсан юм. Хамгийн шилдэг одоо морил ийм балгас айлгүйгээр нэг шүнийг өнгөрөөж чадах байх. Айха, би л байгаагүй. Би ч гэсэн. За тэгвэл тохирлоо. Ордонд хамгийн удаан байж чадсан нь хамгийн шилдэг морь гэсэн үг шүү. Тохирлоо. Тэр харанхуй сүдрийн тэр чинь надад лав ямар ч хамаагүй гэж мэд. Надад ч бас хамаагүй. Ямар нэг юм олов уу, Спайк? Олоогүй. Арай болоогүй. Энжел, чи энд юугаа хийж байгаа? Игч дүү хоёрын тэмдэглэл. Селеста гүнжи яриад байсан ном энэ бололтой. Чамайг харанхуйгаас айдгүй гэж найдаа, Эпижек. Айдгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ айдаа гэхэд чамаас 50%-аар бага айж байгаа байлгүй. Рэмбо. Наад тоогоороо юу хэлэх гээд байгааг чи ойлгохгүй байгаа ч би л байхгүй нөө. Би ч бас. Юу асан бэ? Бийгүү туйраануудаар дүүрэн харанхуй ордон байж тээ. Тийм ээ. Айгаад байх юм алга. Энэ ордон миний хийх гэж байгаа ажлыг нэг л сайшаахгүй байгаа юм шиг санагдчихлаа. Яна, Энжел, Верити, чи Энжелийг харсан уу? Энжел бид хоёртай хамт ирээгүй дээр үлдчихсэн баха. Бурхан минь,
Бид тэрнийг олох хэрэгтэй. Энд чинь жаахан бүжин байж чадах газар биш штэ. Дээрээс нь хан урчвал яах юм бэ? Эсвэл шат цөмөрчвөл яана? Эсвэл гарах гарцгүй удаад харахууд гацчихсан бол яана? Ямар хэцүү байх нь би ойлгож байна. Эпичек. Чи айж байвал зүгээр надад хэлчихээрэй. Айсандаа туурай чинь чичирч байгааг мэдэж шүү. Би энд байна. Рарити, энэ юу вэ? Ямар ч байсан. Амьд бий бололтой. Энжел. Таав эсвэл үгүй? Хангалттай олон нууц хаалга. Нууц шатаар явж хангалттай тоос шороогоор явлаа. Гэхдээ энжилгүйгээр хаашаач явж болохгүй. Тэр харанхууд гацчихсан байгаа. Амар хөшөөндөө гацчихсан байх. Ямар ч хоол ундгүй, бас ямар ч найзгүй ганцаархнаа хоригдчихсан байгаа бол яана. Спайк, чи нэг сонстоо. Зурны ард байгаа хаалга их гоё. Гэхдээ алдрын танхим дүүгмэн жаахан айгаад байдаг гэсэн. Гол нь хаалга нэгдэж байгаад нь луна дуртай. Алдрын танхим гинэ. Удахгүй орган хөгжим дугархаа болно. Би тэсийн ядан хүлээж байна. Орган хөгжин гэж юу юм бэ? Би мэдэхгүй байна. Чи сая сонссон уу? Муухай орган хөгжмийн аяыг хэлж байна уу? Тийм ээ. Чамаг юу яриад байгааг би ойлгохгүй байна. Тийм биз дээ. Ямар зөвөн ордон бэ? Чи их заваа бас амар юм. Гэхдээ чиний хаан дээр урлагийн бүтээл байна. Тийм болохоор би өөрийнхөө хүссэн юм заавал авч байж сална. Эпичек. Хэрвээ чи Ponyville руу буцах юм бол би яасан гэсэн үг үстэй. Рарити. Нуугдаж тоглох сайхан санаа биш шүү. Одоо хурдан гараад ирэлтэй. Rainbow. Хаана байна? Хэрвээ би чамайг олохгүй бол би шууд явсан гэсэн үг шүү. Секвестрат 10,000 ордон байгаа. Тэрнээс хамгийн муухай нь энэ баха. Энжел. Рарити. Та хоёрыг хамт байгаа л гэж найдахаас. Муухай хөшөө. Зэвэрсэн гуйг. Айдвэ, өөр айдах юм алгуу. Би зүгээр санаа авах гэж байсан шүү дээ.
Энчил. Энд одоо юу болоод байна? Яг үвдээ. Ордон нураад л ийм хачин чимээ гаргаад байх шиг байна. Айх юм байхгүй дээ, Spike. Тэд нар яагаад байна? Зүгээр дээ Энчил. Би чамайг аварна. Удахгүй. Энд тэнтгүү сүүдэр байна. Энчил. За найдууд одоо байцгаа. Twilight. Энчлиг заавал аврах ёстой. Fluttershy, чи энд юу хийж байгаа юм бэ? Надтай хамт явж байгаа юм. Баярлалаа. Та нар шүнжэнгөө энэ ордонд хөөсөлдөж байсан хэрэггүй. Магадгүй л юм байна. Яагаад мангадгүй гэж? Та нар харанхуй сүудэр муу эсгээс шатгаад нь да? Харанхуй сүудэр гэж бас юу юм бэ? Зүгээр нэг үлгэр домог юм байгаа. Тэгээд энийг хэн дараад байгаа юм бэ? Очоод хэн гэдгийг нь олцгоё. Харанхуй сүудэр. Залуусаа намайг орган тоглож чаддгийг та нар мэдхүү. Уг нь чаддгүй юм л да. Pinky. Энийг хардаа. Чи харанхуй сүудэр юм уу? Ямар юмны сүдрээ? Харуу, би юу гэж хэллээ? Чи сургуулийн хонх дуургана гээгүй лүү? Тийм ээ. Сургуулийн хонхыг 5 минутад дуурах ёстой байсан байна лээ. Тэгээд л намайг одоо бодно гэж хэлсэн. Тэгээд би сургуулийн төгсөлтөн дээр маш гоё төгсөлтийн хонх даръя гэж бодсон. Гэхдээ хөх хонх надад байдгүй дээ. Сургуулийн төгсөлтөн дээр хөх хонх байхгүй бол ямар ч утгагүй бодно штэ. Everfree ойгоос хөх хонх авах гээд ирсэн чинь жаахан дараад тэгээд цэцгэн донд хэвтэж байсан чинь Rarity Fluttershy хоёрыг харсан. Тэгээд өөрийнхөө зохиох үжлэгтээ урьж болох юм байна гэж бодоод дагаад ирсэн юм л да. Адууч та нарын үжлэгт түрээд ирлээ штэ. Ямар үчлэг вэ? Намайг орган тоглож байхад та нар нуугдаж тоглоод дараа нь үжлэг хийгдэж байсан юм шүү. Энэ лав бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээл болно гэдэгт би лав эргэлзэхгүй байна. Тэгэж надаас битгий цугтаарай. Чамайг алга болчихлоо гэд үхтлээ айлаа. Бүр амар юм төсөөж байлаа шүү. Угдэл тэгсэн штэ. Харин би төсөөдөө өөрөөсөө хөөжигдэх юм. Эргэж ирэхдээ би ядуутай ирдэг юм да. Төсөөлөж чамайг айлгаж чадхаар аимшигтай боловч найзууд хизээд бие биедээ итгэж хамтдаа бүгдийг даван тулах ёстой. Тэр нууц хайрцагнаас онц юм олоогүй ч гэсэн та нарыг надад туслахаар ирсэнд чинь би маш их баяртай байна. Чамд тусласан бол ямаада тувалаа. Тийш үү? Нэрэн чи яагаад айхгүй юм бэ? Celeste-гийн тэмдэглэлийг уншаад айх хэрэггүйг ойлгосон. Луна тэр хоёр амьдарч байсан үеийн хэрэг байгаа шүү дээ. Өнгөрсөн асуудлыг сайн ойлгосноор одоогийнхаа асуудлыг давж гараа зогсохгүй айгаад байх юм байхгүйг бас ойлгосон. Надад нэг гоё санаа байна. Хэдүүлээ Луна энэ хоёр шиг тэмдэглэл хөтөлбөр ямар вэ? Бүгдээрээ юу? Мэдээж ингэж чадах юм бол бидний нөхөрлөд улам бихчих болно. Хизээ нэг өдөр бусад одоо морьд тэрнийг уншаад ямар нэг юм сурч авах юм билээ? Ямар гоё санаа вэ? Тэгвэл бичих юм олчлоо. Хүндэд тэмдэглэл минь. Эсмит эмээгийн ярьсан төв худлаа байсанд баяртай байна. Бийж бас. Бид гурав гэж? Яг гэвэл та хоёр одоо ботод тэнцэх хിവэрэ байгаа штэ. Харанхуй сүудэр. Наадах чи ямар инээдтэй юм бэ?